Сайн мэцгаано. Дахин шинэ өглөө эхлэж байна. Эзний амьд үгээр энэ өглөөг хамтдаа уншаад эхлүүлцгээе. Залбирая. Эзэн бурхан минь таньдаа баярлалаа. Танайгаа магтъя. Шинэ өглөө өгсөн таньдаа баярлалаа. Тэгээд бид таны үгнээс өглөө бүр уншиж байна. Эзэн өнөөдөр өгөх таны үгийг уншаад ариун сүнс минь зааж ойлгуулж өгөөрэй. Тэгээд бас хамгаалаарай. Тэгээд бид таны үгийг уншаад өнөөдөр зүрх сэтгэлдээ шийдвэр гаргах гэж байна. Та туслаарай. Иесусийн нэрээр залбирна гуйж байна. Амен. За бид нэр өнөөдөр Матай номны 26 дугаар бүлгийн 31-ээс 35 дугаар ишлэлийг уншиж байна. Тэгээд би эндээс Матай номны 26-гийн 31-ээс 35 дугаар ишлэлийг уншия. 26-гийн 31-ээс 35. Тэгэхэд Иесус тэдэнд та нар энэ шин надаас болж бүгд бүдрэх болно. Учир нь би хончин зохин хонин сүрэг тарж утарна гэж бичигдсэн билээ. Харин би амьлуулагдсныхаа дараа та нараас өмнө Галилд очино гэв. Петр түүнд танаас болж бүгдээ бүдэрлээч би хизээж бүдрэхгүй гэхэд Иесус түүнд үнэнээр би чамд хэлье. Энэ шин азарган дахиад донготхоос өмнө чи намайг 3 удаа үгүйсгэнэ гэв. Тэгтэл Петр түүнд би тантай хамт өгөх ёстой болсон ч таныг үгүйсгэхгүй гэхэд шавнаар нь бүгдээрээ бас тэгж хэлцгээв. За энд бид өчигдөр эзний зоогийн хийснийхээ дараа тэд магтуу дуулаад чидүүн уул руу явсан байна. Чидүүн уулан дээр очиод Иесус энэ үгийг бас дагалдагч нартай хэлж байгаа. Та нар энэ шин надаас болж бүгдээр бүдэрнэ гэж. Учир нь би хончин зохин хонин сүрэг тарж мутарна гэж бичигдсэн билээ гэж. Тэгэхээр Иесус Христ баригдах тухай аль хэдийн хуучин гэрээний Захарын номон дээр иш үзүүлэн хэлсэн байгаа. Хончныг зохиход хонин сүрэг мутарна гэж. Тэг урьдчилаад аль хэдийн энэ талаар иш үзүүлэн бичсэн байгаа Иесус дагалдагч нартай дамжуулан хэлж байна. Харин дагалдагч нар бол үүнээс өөр бодолтой байсан. Бид нар бүдрэхгүй гэсэн. Бүр Петр бүр онцгойлон за манай бусад маань бүдрүүл бүдэрнэ л үз. Харин би бол бүдрэхгүй гэж хариулж байгаа. Харин Иесус энд за та нар ямар ч байсан тарж утраад бүдэрнэ. Харин би амьлна. Тэгээд Галилд та нараас өмнө очно гэж хэлж байна. Есүс өгөхөө мэдж байсан байна. Бас амьлуулагдана гэдгээ мэдж байсан. Харин өөхөх болон амьлуулах хооронд хугацаа байна. Мөн өөхөхийн тулд зовлон эдлэх ёстой байгаа. Тэр л түүний хувьд хүнд байсан байж хүний хувьд магадгүй юм аа. Тэр бол ойлгомжтой. Өөрөө 100% хүнийг хувьд зовлон эдэлж тарчилж бас шийдвүүлнэ гэдэг бол тийм сайхан зүйл биш. Харин Иесус үүнийг давхаар шийдвэр гаргахаар бас үүнийг төлөө залбирахаар чидүүн уул руу явж байх замдаа энэ яриа болчихно. Петр дагалдагч нараас арай онцгой гэдэг юм уу арай өөр байсан. Петр илүү их дагалдагчдыг бодвол усан дээгүүр алхаад үзсэн. Бас Иесус түүнийг үнээр чи бол хад гэд хэлчихсэн. За ямар ч байсан Петр бол нэлээд л онцгой тийм байр суурийг эдэлсэн найз нь байсан байгаа. Харин Петр дахиад л бас энд түргэн зан хөдөлтөх юм уу эсвэл ямар ч байсан найзынхаа төлөө би бүдрэхгүй гэж хэлж байна. Харин тэгсэн байсан ч Петрийн тухай Иесус чи 3 удаа намайг үгүйсгэнэ гэж хэлсэн. Петр тэгсэн ч үүний хүлээн зөвшөөрөөгүй. Хамт өгөх ёстой байсан ч би таныг үгүйсэхгүй гэж хэлсэн. Дагалдагч нар нь ч гэсэн бүгдээрээ бас тэгж хэлсэн. Юу гэсэн байг бол хамт өгөх ёстой байсан ч таныг үгүйсэхгүй гэж.
Тэр би Иесусыг үгүйсэхгүй л гэж Петр хэлгээд байгаа. Бүр хамт үхсэн ч би яах вэ? Үхэж болно л гэж хэлж байгаа. Хамт үхэх юм бол бас би Иесусийн төлөө үхнэ гэдгээс Петр хэлж байна. Дагалдагч нар нь ч хэлсэн. Яг цагаад тулахдаа бид нэр бүгд тарааж явсан байгаа. Петр ч гэсэн яг 3 удаа үгүйсгсэн байт юм аа. Энэ хэсгээс бид нар өнөөдөр юуг ойлгож болох вэ? Есүс урьдчилан аль хэдийн бичээсийн дагуу энэ дэлхийд аврагч болохоор ирсэн, бас амьлна гэдгээ бичээсийн дагуус мэдж байсан гэдгийг эндээс бид нар харж болж байна. Коринт номонд ирсэн бичээсийн дагуу Иесус Христ олонний төлөө нас орж гин нүглийг үүрэн бас бичээсийн дагуу амьдлагдана гэж бичсэн байдаг. Түүний Паул бичсэн бас ярьж байсан байна. Тэгэхээр Иесус Христийн үхэл бол гарцаа байхгүй гин нүгэлтэй хүн төрлөختнийг аврахын тулд ирсэн аврагч гэдгийг бид нар харж болно. Тэгээд Иесус нас орсныхаа дараа амьлаад Галилд та нараас өмнө очино гэж энэ дээр хэлж байна. Тэр аль хэдийн дараа өгслөөс амьсныхаа дараа хаана очих юу хийхийг аль хэдийн Иесус өөрөө мэдэж байсан байна. Харин дагалдагч нар үүнийг мэдээгүй, ойлгож чадахгүй байсан. Өдөрөхгүй л гэж хэлсэн. Бас би эдгээр өдөрсөн ч би өдөрөхгүй л гэж хэлсэн. Харин өдөрхийг нь бас үгүйсгэх Иесус мэдж байсан юм аа. Бидний амьдрал дээр заримдаа бид Иесусыг үгүйсгэх, бас Иесусийн дагалдагч гэдгээ бас заримдаа хэлж чадахгүй, заримдаа Иесуст итгэдгээ бас ярьж чадахгүй тийм өдрүүд байдаг. Бас Иесусыг гэрчлэхээс, Иесусийн авралын тухай ярихаас ичдэг тийм цаг хугацаач биднэрт байдаг. Дэлхийд ороод ямар нэгэн зүйлтэй хүмүүстэй уулзж ярилцахдаа Иесусийн тухай ярихаас санаа зовдөг. Харин Иесус бол жинхэнэ аврагч бурхан юм аа. Харин энэ дагалдагч нар энэ хэсэг дээр тарж утарсан ч гэсэн Петр үгүйсэхгүй гэж хэлээд үгүйсгсэн ч гэсэн эзэн тэднийг дахин босгосон тухай түүх байдаг юм аа. Бид ч гэсэн Иесусыг дагаж амьдрах амьдралдаа олон зүйлтэй учирч тохиолдож байна. Гэсэн ч биднийг эзэн Иесус Христ сайн мэдээний төлөө биднийг сонгож дуудсан гэдгийг бид нар үргэлж санах хэрэгтэй юм аа. Яагаад гэвэл бид нэр дамжуулан Иесус Христ алдаршиж, бид нэр дамжуулан бас Иесус Христ олон хүмүүсийг аврахыг хүсэж байгаа. Тийм учраас бид эзний сайн дагалдагч байж, эзний үгийг дуулууртаа дагаж, сайн мэдээг тунхаглан бас эзнийг алдаршуулцгаая. Хамтдаа залбирцгаая. Эзэн бурхан минь танд баярлалаа. Энэ хэсэг дээр та бичээсийн дагуу дагалдагч нар нь тарж, бас бичээсийн дагуу өөрөө амьлах тухайга энд бичсэн байна. Та яг л бичээсийн дагуу нас орсон, бас 3 хоногийн дараа амьлсан, бас өөрийн дагалдагчдыг өөрийнхөө төлөө гайхамшигтайгаар удирдах, тэднийг жинхэнэ өөрийн амьдралаар амьдруулах хүч чадлаар дүүргэж өгсөн байдаг. Биднийг ч гэсэн бас тэгж өгөөч гэж гуйж байна. Бид сайн мэдээг ярихын тулд танаас ирэх ариун сүнсний таны хүч чадлыг аваад зоригтойгоор тунхаглахад та туслаарай гэж гуйж байна. Эзэн минь, бид таны өмнө сайшаалгах, сайн мэдээний ажилчид байхыг хүсэж байна. Иесусийн нэрээр залбирэн гуйж байна. Аамен. Бид магадгүй Иесусыг үгүйсгээд өнгөрсөн өдрүүд байж болох юм. Харин бид сайн мэдээг
ярьцгаая. Эцэг таны хэвэгээ.